Ер нь бол яг Google Microsoft-д бид хэрэггүй шүү дээ. Яг одоогийн байдлаар хэмэл оюуны салбарт айгүй их яригдж байгаа нэгэн сэдэв болох reasoning гэдэг зүйлийн талаар ярив. Reasoning гэдэг нь бүр Аристотелийн үеэс анх гарч ирсэн санаа байхгүй. Оюун дүгнэлт буруу юу зөв үү? Бүр мэрэгжлийн хэлгээр бол хүчин төгөлдөр үгүй юу гэдгийг судалсан одоо гаргаж ирсэн одоо Аристотелийн ганц том энэ түүхэнд авч явж байгаа зүйл энэ байхгүй. Reasoning. Энэ роботуудыг яриад байгаа шүү. Тэгэхээр роботуудын тэрх нь ер нь нэлээд байх уу? Тэр хэмжээнд очиж ярих тийм юу байхгүй. Толгой бидэнд байхгүй тий. Тэгэхээр бидний стратеги ер нь чиг хандлага ер нь ямар байх шүү. Манай масала байна тий. Маш гоё би үнхээр бахархдаг тий залуучууд тий. Бараг дотроо ингээд дээлнийхээ цахыг мушгаад явчаасаа л гэж боддог. Сайн мэцхан үзэгчтэй Tech Forum подкастын Dev Summit арга хэмжээнд дээрээс бичиж байгаа дугаар үргэлжилж байна. Бид дараагийн зочинтойгоо ярилцах гэж байна. Төвшин төр доктортой ярилцах гэж байна. Энэ удаад орой мэндийг хүргэе танд. Өглөө эхэлсэн арга хэмжээ маань орой болсон байна. Тэгээд оройны 6 цагт яг одоо сүүлийн илтгэл тайзан дээр тавигдчихж байна. Тэгэхээр та дөнгөж саяхан бас илтгэлээ тавиад буугаад ирлээ. Арга хэмжээнийхээ сэтгэлээр эхлээ бидэндээ олцсон. Энэ арга хэмжээд өнөөдөр бүтэн сая дээр тий. Бүтэн сая дээр 18 цаг өнгөрцөн байхад ингээ заал дүүрэн залуучууд бүгдээр одоо асфальтаар танк гэдэг шиг тий бүгд ингээ байж байгаа. Би бол ерөөсөө мэдэхгүй байна тий яг ийм бүтэн сая дээр орой ийм гэгээлэг ухаалаг дэлхийн төвшингийн сонирхолтой сэдвүүдийг ярьж байгаа. Би бол үнэхээр бахархаж байна. Нэгдүгээр хоёрдугаар арга хэмжээний зохион байгуулалт үнэхээр супер. Би бас олон арга хэмжээг энэ салбар дээр хандж байсан. Маш хэцүү ажил тий маш их хүн оролцдог. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энийг ингээд анхны тэр нөгөө нэг зохион байгуулалт хийж байгаа 5 сарын одоо миний үед 5-ны өдрөө 12-ны өдөр тэрнээс өсвөл бүх юм ингээд автоматар мэйл нь автоматар тэр зураг авж байгаа тэр танилцуулга илтгэлүүд амаа ингээд эдүүс бүгдээрээ ингээд яг л IT-ийн хүмүүсүүд нэг юмыг автоматжуулдаг шиг энэ бол бас их өвөрмөц зохион байгуулалт Монголын үед. За миний хувьд яг танаас асуух за ойлгохыг хүссэн маш олон асуултууд байна. Тэгээ хамгийн эхлээд яг одоогийн байдлаар хэмэл оюуны салбарт айгүй их яригдж байгаа нэгэн сэдэв болох reasoning гэдэг зүйлийн талаар ярив. Тэгээ яг reasoning гэдгийг яг монголоор болохоор хүмүүс янз янзаар орчуулж байгаа шүү. За эргцүүлэн бод, дунгаа бод, зарим нь зүгээр боддог гэж ах шүү. Тэгэхээр энэ яг яаж ажилдаг загвар гэсэн үг вэ? Reasoning гэдэг нь бүр Аристотелоос томооно жоохон дэш. За. Reasoning гэдэг нь бүр Аристотелийн үеэс анх гарч ирсэн санаа байхгүй. Юу гэхээр оюун дүгнэлт гэдэг байгаа. Оюун дүгнэлт буруу юу зөв үү? Бүр мэрэгжлийн хэлгээр бол хүчин төгөлдөр үгүй юу гэдгийг судалсан одоо гаргаж ирсэн одоо Аристотелийн ганц том одоо энэ түүхэнд авч явж байгаа зүйл энэ багхгүй reasoning. Тэгээд тэр reasoning-ийг тухайн үед Аристотель маань юу гэж хийжсэн гэхээр хүмүүсүүдийн хооронд тэр янз бүрийн хэлтэй янз бүрийн хүмүүсүүд байгаа шүү дээ. Хэлнээс үл хамааран тэгээд одоо жишээ нь чамд 2 ямаа байна. Над нэг хонь байгаа байхгүй. Тэгээ хоёулаа зах дээр байгаа. Хоёулаа ойлголцохын тулд 2 ямаагаа нэг хоньор сольчих. Тэгээ хоёулаа ингээд тохиролцох хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Тэгээ ойлгоод энэ миний нэг 2 ямаа чинь нэг хоньтой тэнцэх юм байна гэдэг энэ ойлголт оюун дүгнэлт гарчих юм бол асуудалгүй юм байна. Ингээд солилцох байхгүй. Тэгэхээр тэр оюун дүгнэлтийг автоматжуулах оролдлого нэгдүгээр мөрөөдөл байсан байна. Хоёрдугаар автоматжуулахын тулд үнэн зөв болгохын тулд одоо юу хийх ёстой, ямар одоо хэв шинжүүдийг биднээс хэлнүүд дээр ойлгох ёстой вэ гэдэг ийм асуудал. Тэгж явж байгаад одоо өнөөдрийн математик логосоо компьютер сайенс руу ороод формал логик болоод тэгээд тэр нь одоо ингээд тусдаа ийм онол явж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө жишээлбэл ийм хамгийн ихний дүрэн бол ийм дүрэн байдаг байхгүй. Хэрвээ бороо орсон бол газар нойтон байна гэдэг ийм дүрэн байгаа байхгүй. Тэнгүүд л хоёр дахь зүйл нь болохоор тэгвэл бороо орсон байна. Тэнгүүд л газар нойтон байна гэдэг дүгнэлт гарч байна тий. Тэгэхээр энэ гурван илэрхийлэл өөрөө багцлагтаад аргумент гэж болж байгаа. Тэгэхээр энэ аргумент байнга үнэн байхгүй бол хүмүүс орж ирээд үгүй шүү дээ гэж эсэргүүцээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ 7 тэрбум хүнд яг энэ дүрмээр бодчих юм бол газар нойтон байна гэдэг нь ойлгомжтой болчихж байгаа. Тэгээ ингээд одоо үндсэн одоо 20 хэдэн дүрмүүд өнөөдрийн хэмжээнд бол идэвхтэй хэрэглэж байна. Тэгээ тэр дүрмүүдийг л одоо ашиглаж дандаа үнэн хүчин төгөлдөр тэр хариултыг бий болгож байгааг болохоор logic reasoning гэдэг байна. Логик оюун дүгнэлт гэдэг.
Тий. Тэгэхээр одоо бид бас агентийг л тийм болгоно л гэсэн тийм л санаа. Тэгэхээр за энэ технологийн одоо том компаниудын гүйцэтгэх захирал фаундеруудын ярьж байгаа яриануудаа сонсгоо. За яг одоо бол ингээ reasoning моделээс AI agent руу ингээ шилжиж байна. Ингээ агентийн систем рүү шилжиж байна. За энэ бүр ингээ мульти буюу ингээ олон агентууд нэг дор ингээ үйлдэлүүд ингээ гүйцэтгэдэг чадвартай болно гэж байгаа. Тэгэхээр тэрийг бас бидэрт та ингээ тайлбарлаад өгч. Агент гэдгийг яг хэрвээ яг өнөөдрийн одоо хөгжлийн югаар нэгдүгээр тэгээ анхныхтай нэг холбоотой гэх юм бол ерөөсөө зүгээр хүн химэл оюун гэдэг шиг химэл хүн гэдэг ойлгох заяа. Ер нь химэл хүн хийх гэдэг. Тэгэхээр тэрийг биднээс мэрэгжлийн хэл дээр агент гэдэг байгаа. За тэгээ хүн хийхийн тулд чинь гар хөл чих хамар хоолоо гэж эргэтэнгүүд хэрэгтэй те. Тэр эргэтэнгүүдэд бид сенсор орчин тойрноосоо мэдээлэл авч өгдөг юм. За тэгээ үйлдэл байгаа. Үйлдэл гаргахын тулд одоо хамгийн оновчтой үйлдэл, ухаалаг үйлдэл, зөв үйлдэл гэд эдүүсийг боловсруулдаг тэр юуг нь болохоор одоо ухаалаг алгоритм гэдэг. Ухаалаг алгоритм. За ингээд сенсортой ухаалаг алгоритмтай үйлдэлтэй гэдэг 3 ийм одоо бүрэлдэхүүнтэй энэ агент гэдэг ийм абстракт моделийг үүсгээд тэгээ энэний дагуу одоо янз бүрийн хөгжүүлэлтүүд гарч ирж байгаа. Янз бүрийн стандартууд. Тэгээ энэ яг 2000 оны үед бол эрчимтэй судлагдж байсан. Гэхдээ тухайн үед бол нөгөө компаниуд руу оруулж ирээгүй учраас стандарт гэдэг юм бол ер нь хомс байсан. Стандартгүй болохоор нөгөө нэгдэж нэг том бүтээлүүд гаргахад бол төвхтэй. За тэгээ ингээд одоо дэлхийн том глобал одоо giant компаниуд Google, Microsoft одоо эдгээс бүгдээрээ ингээд уралдаад одоо хамгийн дөрөнд тэгэл Google A2A гэдэг протоколыг гаргаж ирж байгаа гэсэн үг. За энэ протоколыг бол том компани Microsoft дэмжиж ороод ирж байгаа гэдэг чинь ерөнхийдөө бол цаашаа явна гэдэг нь ойлгомжтой болсон. Хойноос нь маш хурдтай хөгжүүлэлт түлхээд байгаа юм чинь тэр байгаа том компаниудын стандартыг одоо аваа яваа. За стандартыг аваа явангууд бидээс юу ихээ юутай юу холбох уу нөгөө эйжентүүд одоо миний эйжент чиний эйжент хоёр ямар хэлээр ярих уу яаж мэдээлэл солилцох уу гэдэг ийм протоколтой болоод ирж байгаа гэсэн. За тэгэл энэ олон эйжентүүд чинь тэр протоколын дагуу хөгжүүлэгдээ. Одоо дараагийн үе бол ерөөхдөө одоо нөгөө тоосхоор биднээс орон сууц барьдаг байсан бол тэр нь болоод одоо угсармал орон сууц гэдэг шиг те. Тэгээ угсармал орон сууц байсан бол сүүлдээ ингээ бүр ингээ шууд хэвлдэг болж идэв. Тэрнтэй адилхан эйжентүүдийг бидээс өөр ингээ 50 явангууд нэг талдаа одоо ухаалаг софтверийн цоошин одоо бүтээн байгуулалт эхэлж байна л гэсэн хөгжүүлэлтийн арга зүй эхэлж байна гэсэн ийм санаа. Одоо энэ мульти эйжентийн дараагийн одоо байж болох үс тэрэнд нь одоо physical AI буюу те ийм роботуудыг яриад байгаа ш. Тэгэхээр роботуудын тархи нь ер нь LLM байх уу? Тэг LLM-ийг робот гэхээр нөгөө нэг хардвер талаасаа юм уу физик талаасаа ингээд хөгжүүлээ явж штэ нөгөө салбарууд явж электроникийн салбарч гэдэг. Тэдүүс ингээд хардвер буюу одоо бидүүсийн яс нугас одоо юу гэдэг юмнууд бүтээгдээс арьс марьс одоо юу гэдэг. Тэнгүүд л одоо тэрэн дээр чинь ухамсар нэмэх хэрэгтэй болно те. Тэгэхээр тархийг бас тэдүүс бүтээчин. Тархин дээр чинь ухамсар нэмнэ. Ухамсар чинь нөгөө нэг сенсоруудаа бүх мэдээлэл аваад боловсруулаад тэгээд тэр нь ингээд LLM орж ирэнгүүтэл LLM одоо тарих болох уу эсвэл дээр нь ингээд дахиад одоо юм нэмээд дахиад нэг ойлголт гаргаж ирэх үү гэдэг нэг асуудлууд бол байгаа. Зүгээр яг хуу дотор нь яг ингээд юу ч нэрсэн гэсэн дотор нь явж байгаа юм бол дандаа одоо яг хүн бол тийм хүн бол ингээд одоо түүхий мах идгээсээ гэсүүлэл өнөөдөр махыг чинь болгож идвэл гоё юм байна гэдгийг суралцлаа шүү дээ тий. Тэгж явах роботуудыг байлгаж болно. Эсвэл цаг хожих үүднээс хүн төрлөختний одоо энэ бүтээсэн байгаа энэ олт амжилтуудыг бүгдийг авчиа шууд хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тий. Тэгхийн бол нөгөө эсрэгээрээ одоо энэ мэдлгүй одоо онтологи гэж бид үс ярьдаг. Энэ онтологиг авчиж тархи руу авчиж хийгээд дата нь байна, энэ нь байна гэнгүүтэл энэ онтологи буюу мэдлэгийг боловсруулах угаасаа тэр reasoning нөгөө логик reasoning байгаа байхгүй. Тэгэхээр тэр орж ирнэ гэсэн үг. За тэгвэл одоо явж байгаа энэ датанаас reasoning хийж байгаа энэ явж. Энэ хоёрыг яаж нэгтгэх үү гэдэг бол онлын үед бол нэлийн эртнээс явагдсан. За миний мэдх юм бол 10 онд бол анхны workshop янз бүрийн салбарууд дээр бол үүсээр явж исэн. Тэгэхээр одоо энэ чинь 10 жил 15 жилийн дараа академик түвшин дээр бол маш их юм хүний оюунаар хийгдсэн мэдлэгүүд байгаа гэсэн. Тэгэхээр одоо тэр мэдлэгүүдийг сайжруулах, цаашаа судлах, практик дээр бүтээгдэхүүн болгохыг хийх үү гэхээр
хувийн хвшлийнх нь хэвээр. Хувийн хвшил дотор одоо энэ Google, Microsoft гэдэг энэ том судалгаа R&D-тэй том компаниуд бол. За дэлхийн чиг хандлага бол ийм байна тий. Одоо ингээд үе шаттайгаар ер нь трендүүд араараасаа ирэх нь. Тэгэхээр манай Монгол улсын хувьд ч гэсэн өөрсдийнхөө чиг хандлагыг ер нь баримжаалах гэж явж байгаа гэж харж байгаа. 2 сар гэхэд л хамгийн анхны одоо AI стратеги танилцуулах нээлттэй хилцүүлгийг явсан байгаа. Тэгэхээр бидний стратеги ер нь чиг хандлага ер нь ямар байх шүү. Бидэнд төр яг үннийг хэлэхэд одоо нөгөө юу байхгүй байгаа л да нөгөө бидээс нэг яг нэг ийм салхины чиг харж байгаад ямар ч нэг салхи хинчээс ирээд ийшээ явах юм байна гэдэг л чиг болохоос биш тэр салхинд ямар машинаар явах юм тэр машин нь ямар бензинтэй байх юм тэгээд хэдэн үн суух юм хэр хүртэл эхлээд явах юм тэгээд дараагийнхаа буудлын дээр очиод бензин авахдаа хэний мөнгөөр авах юм ингээд ийм олон асуудлууд нүдэнд харагдахгүй байна. Одоо бол бидүүсийн одоо манай төр засгаас санаачлаад тэр ажлын хэсэг байгуулаад тэр ажлын хэсэгт нь ихтэй сургууль одоо эрдэм шинжилгээний байгууллага хувийн хвшлүүдээс хүмүүсүүдээс орж ирсэн мэдлэг бол нөгөө ерөнхийдөө нэг юм юу болоод байна. Одоо цагаан толгой болохоос биш одоо 35 үсэг байна гэж заасан болохоос биш тэр яг 35 нь 26 авах хэрэгтэй юм уу 36 авах хэрэгтэй юм уу энэ дээр бол нэгдүгээр яриа алга байна. Хоёрдугаар тэр үсгнүүдэд нийлүүлээд яаж өгүүлбэрээ бүтээх юм те яаж унших юм яаж хэрэглэх юм тэр нүү арга зүйнүүд нь одоо одоохондоо тодорхойгүй байна гэсэн үг. Тэгэхээр тэр арга зүйг хийж иж бидүүс нөгөө нэг эн чи ийшээ явах юм бэ тийшээ явах юм бэ тэгээд төсөв мөнгө ирээдүй цаг хугацаа бүгднгийн нэг шугамн дээр тавьж бидүүс гүйцэд дөрүүлэх юм уу хоцрохгүй явах юм уу нэг ойрцоо дагаа явж явах юм уу яах юм гэдэг ийм л юмтай бол одоогор бол бидүүс тийм байхгүй учраас бидүүс бол яг үнэ хэлэхэд тэнгэрээс юу бууж ирэх бол Microsoft юу хийх бол Google юу хийх бол би танаас судлаач хүний хувьд асуухад ер нь одоо монголчууд бид нар чи өөрсдөө одоо суур foundation модельтэй байгаа шүү дээ эйгүнэ. Тэгэхээр ер нь энэ foundation модельтэй байхын давуу тал нь ер нь бидэрт юу байгаа вэ? Foundation моделийг бол улс болон чиглэлээр өөрөө онцлогоор хийх ёстой. Тэр бол маш суур асуудал. Зүгээр нэг сайхан санаа бүтдэггүй тохиолдол маш их байна. Тэ нэгдүгээр эдийн засгийн үр дүн байхгүй. Хоёрдугаар хэтэрхий хязгаардмал. Гуравдугаарт тэрийг яг юм болгоход маш их цаг хугацаа, маш их хүний нөөц хэрэгтэй, төсөв хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ зүйлүүд болоод хэрэгжих байх тохиолдол. Би бол foundation моделийг бол энэ саяны ярьсан хүчин зүйлүүд бүгдээр төгс төгөлдөр ороод ирээд явцдаг бол хийх ёстой гэж үздэг тий. Үгүй тохиолдолд бол энэ бол зүгээр хэрэгцээгүй ажил болоод дуусна. Хайрын ажил болно тий. Яагаад тэгэхээр энэ Google, Microsoft гэдэг чинь асар их мөнгөтэй, асар их техник технологи, асар их хүчтэй. Тэдүүс жоохон харж байгаа л хэрэгтэй байх юм бол дагаал хийж чинь. Ер нь бол яг Google, Microsoft-д бид хэрэггүй шүү дээ. Монголын хийж байгаа IT-ийн компани бүх юмнуудыг Google, Microsoft хийж байгаа шүү дээ. Тэ? Бидүүс тэрийг зүгээр аваад дээр нэрээ бичээд шошгоны бизнес хийгээд тавьсан ч болно. Тэ? Яагаад бидүүс хийж байгаа? Яагаад хийх ёстой юм? Тэ? Яаж хийвэл оновчтой гэдэг дээр л бидүүс төр зур жоохон хилээ хааж агаад нөгөө импорт гаднаас нөгөө дотоодын зах зээлийг хөгжүүлэхийн тулд нөгөө импортыг татврын жоохон өөрсгдөг шиг мэдээлэлээр жоохон ингэж хааж агаад бид энийг хийх ёстой маа гэдэг ийм л зарчим бидээс барьж байгаа байхгүй. Яг юун дээр бол биднээс аюу хэцүү. Хүний сүүлийн асуулт дэд бүтцтэй холбоотой. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн нэг дата төвийн инженер баригдах асуудал яригдчих байх шиг нь олон улсад ч гэсэн дата төв рүү чиглэсэн маш их хөрөнгө оруулалт орж ирж байна. Одоо гигант компаниуд бүгдээрээ баг ингээд 50-аас дээш тэрбум долларын хөрөнгө оруулалтуудыг бол LED-ийн зарлцглаа. Тэгэхээр манай улсын хувьд тэр гадаадад байгаа тэр дата төвүүд барих хөрөнгө оруулалтыг дотоод руугаа татах боломж юу байгаа юу? Та судлаач хүний хувьд энийг юу гэж харж байгаа вэ? Үгүй яг байж болно. Тэгээ сая ингээл араб төртөлтэй ингээл маш том мөнгөнд үнэтэй юмнууд хийж штэ яригдж байна те. Тэгээ бид яагаад тэнд байхгүй байгаа нэгдүгээр эсвэл бид яагаад энд ингээд яг үннийг хэлэхэд нөгөө нэг бидээс манлайлагч байхгүй юм тий. Тэр хэмжээнд очиж дийл хийж чадах, тэр хэмжээнд очиж вишн ярих тий, алсын хараа ярих тий.
Тэрийг өөрсдөө ингээд тэр хүмүүсүүдэд ингээд тоогдохоор одоо ингээд академик юм уу одоо компани түүх бидэнд байхгүй байна тий. Тэгэхээр чинь тэр хүмүүс хинд итгэж биднүүстэй тэр гэрээг зурх юм тий. Дан улс төрөөр бол юм явахгүй шүү дээ тий. Тэгэхээр гашуун үнэн бол тийм бид тэр хэмжээнд очиж ярих тийм юу байхгүй байна. Толгой бидэнд байхгүй байна тий. Тэгэхээр тэрийг л одоо ирээдүйд бүтээж ажил явахгүй бол бусдаар бол энэ компаниуд бол одоо Google-ийг харж байгаа шүү дээ. Одоо ингээд Google сая ингээд V3 гаргаж ирж байна те кино үсгэж те. Тэгэхээр тэнд кино үсгдэг маш олон компаниуд байсан шүү дээ. Тэ одоо юунаас жижиг стартапууд Kingme ингээл зөндөө юмнууд байгаа шүү дээ. Тэр ингээл нэг шугамар ингээл харж байгаа. За энэ бол явна. За тэдүүс юм хийж, тэдүүс энэ замыг ингээд цэвэрлээд байж, хэрэглэгчийг бэлдээд байж, технологи нь бол бидэнд байгаа. Тэдүүс угаасаа LLM, Gemini юм уу, OpenAI ашиглаж байгаа. Тэгвэл тэднээс бидэнд байгаа юм чи бид өөрсдөө ингэчээгээр одоо тэр компаниуд ингээд хувьцаанууд нь доошоо буугаад ингээд. Тэгэхээр тэр одоо бидээс чи ингэж байна одоо нөгөө дан судалгаа шинжилгээ хийхээс гадна компани байгуулаад тэрний ард хүн цалинжуулж байгаа, татварлуулж байгаа, цаг өрнүүлж байгаа, цахилгаан хэрэгжилж байгаа тий. Тэгэхээр тэр бизнес болгож чадахгүй бол 1000 мөрөөдөд нэгдүгээр хэрэггүй. Бизнес болохгүй зүтгээ байж том компаниуд орж ирээд за баяртай. Ийм шууд одоо юу гэдэг хатуу ертөнцид бидээс байж байгаа учраас IT хиймэл оюун эйжент ярихаас өмнө маш их ухаалаг. Аюу олон талын юмыг бодох хэрэгтэй байхгүй. Энийг л яг технологийн disrupt гэж нэрлэдэг байгаа хэл та. Түүвэгээл ороод ирдэг тий. Тэгээ одоо сая AI automation гэдэг гэж шүү дээ тий. Манай масала юм тий. Маш гоё би үнхээр бахархдаг залуучууд байсан. Бараг дотроо ингээд дээлнийхээ захыг мушгаад явчаасаа л гэж боддог. Гэтэл чинь ингээл одоо сая LangChain, LangGraph-ын тэр нөхдүүд хэдэн одоо сая долларуудыг татаж авч байна тий. Тэгээ Google өөрөө эйженттэй, Microsoft эйженттэй, платформтой нэг өдөр IBM гараад ирэхэд ямар ч хэрэгэлцэх юм байхгүй тий. Тэгэхээр чи ингээд машиндаа тэр 7 тэрбум хүн тунд чи хичнээн олон стартапууд байна тий. Тэгээ жоохон ухаалаг аюу тийм. Би бол тийм амар одоо чи өнөөдөр хүртэл ягаад фаундейшн модельтэй ноцолтоогүй ч гэдэг юм уу те өнөөдөр хүртэл ягаад одоо янз бүрийн хэмэл оюун дээр ингээд бүтээгдэхүүн гаргахаас айдаг байхгүй ягаад гэвэл тэнд маш олон хүмүүс цаг нар мөнгө төсөв цахилгаан ингээд шатах гэдэг байгаа байхгүй маш олон хоног сууж штэ сүүлдээ бүр тэр хэмэл оюуны ингээд гоё харагдаад байгаа юм чи сүүлдээ зүгээр сан техникчийн мужааны ажил болж өрдөг байхгүй зүгээр нэг юм алах хадаас адж байгаа юм шиг тийм сонирхолгүй ажил болтол нь эрэг шурган дээр ажиллана шүү дээ. Тэ тэгэхээр маш аюултай. Яаж орох сайн болон тохоог нь харж зөв өнцгөөс орж ирэхгүй бол айгүй эвгүй. Тийм ээ. Сонирхолтой яриа өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Тий.